Ойролт орнд дахь Америкийн нэгдсэн улс болон Ираны зэвсэгт мөргөлдөөн түүнээс улбаатай геополитикийн хурцтмал байдал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хатуу анхааруулга өгсөний дараа олон улсын зах зээлд газрын тосны үн өсөж, Аз нухан талайн бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн индексүүд уналттай байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цахим хуудасаараа дамжуулан Ираны удирдлагуудад хандан цаг хугацаа бага үлдсэнийг сануулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол ноцтой үр дагаварт хүрнэ гэсэн анхааруулгыг өгсөн юм а. Энэхүү мэдгдлийн дараагаар дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж бодсошгүй гэсэн ийм болгоомжл хөрөнгө оруулагчдын дунд үүссэн. За үүнээс улбаатайгаар газрын тосны үн 1 гаруй хувиар өслөө. Тухайлбал Brent маркийн газрын тосны үн $110 хүрсэн бол Америкийн нэгдсэн улсын Техасын индексээр хөнгөн нефтийн үн $107 хүрсэн байна. Үүнтэй зэрэгцэн Аз нухан талайн зах зээл уналттай нэгдэж, Австралийн хөрөнгийн бирж тэг 176 хувиар буурсан байна. Ялангуяа Иран улс Хормузын хоолойг хаасан хിവэр байгаа нь тээвэр логистикийн саатал үүсгэж дэлхийн худалдаанд том цохилт болж байна. Учир нь Хормузын хоолойгоор дэлхийн нефтийн экспортын 20%, за мөн одоо амин бидний хөдөө аж ахуйн салбарт нэлээд чухал хөхрийн 30% дамжин өнгөрдөг байгаа. За Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын ойролцоо байрлах Барака цөмийн цахилгаан станцын гаднах цахилгаан үүсгүрт Иранаас гаралтай дрон унж гал гарсан байна. За тус улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр цацар гэдэгт бодис алдагдаагүй бөгөөд нэмэлт 2 дроныг амжилттай устгаж чадсан байна. Олон улсын атомын энергийн агентлаг энэхүү үйл явдалд маш их санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цөмийн объектын ойролцоо цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Мөн тус бүс нутгийн улс болох Сауди Арабын нутаг дэвсгэрт Ираны агаарын орон зайгаас орж ирсэн 3 дроныг устгасан байна. Эдгээр талуудын хооронд гал зогсоосон байдалтай байгаа ч гэсэн иймэрхүү дроны болон пуужингийн алдаг гарч буй нь одоо буй эмзэг нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байна. Харин Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийн хувьд өнгөрсөн 7 хоногт түүхэндээ дамжилт тогтоосныхоо дараа бага зэрэг уналттай байна. Энэ нэг талдаа ерөнхийлөгч Трампын бүгдээр Пятар тусдах айлчлалаас хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байсныг илтгэж байгаа бол тухайн айлчлалаас тодорхой гэж хийж болох үс үр дүн гараагүй нь хөрөнгийн зах зээлд тусглаа болсонтой холбоотой байлаа. За өнгөрсөн 7 хоногт Wall Street-ийн голлох индексүүд болох Стандарт Пур 500 болон Nasdaq-ийн индексүүд түүхэн дээцэгтэй хүрч Dow Jones индекс 50,000 гаруй нэгжийг босгохыг давсан юм а. Гэсэн хэдий ч баасан гараг технологийн салбарын хугацаанууд уналттай байснаар голлох индексүүд ухарсан ийм дүр зураг 7 хоногийн эцсээр ажиглагдсан юм а. Intel, Micron зэрэг хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаа 6 орчим хувиар, харин Nvidia компанийн хувьцаа 4.4 хувиар тус өнөөдрийн байдлаар буурсан байна. Хөрөнгө оруулагчид технологийн компаниудын хугацааны огцом өсөлтөөс ашиг хүртэж худалдаа нэмэгдүүлсэн үүнд нөлөөлжээ. Зах зээлд оролцогчид энэ лав гарагт гарах хэмэл оюун ухааны чип үйлдвэрлэгч Nvidia компани удирдлагын тайлан болон мөн пүрэв гарагт танилцуулах Walmart зэрэг жижиглэн худалдааны авраг сүлжээ дэлгүүрүүдийн орлогын мэдээллийг хүлээж байна. Эдгээр үйл явдлуудтай зэрэгцсэн Америкийн нэгдсэн улсад инфляцийн түвшин хүлээлтээс өндөр байгаа. За Иран, Израиль, Америкийг хамарсан дайнаас хойш тус улсын инфляц 4.5% хүрээд байсан бол эх саруудад 6% давна гэсэн мэдээллийг Reuters агентлаг өгж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын төв банк бодлогын хүүгээ бууруулах биш, харин эсэргээрээ чангаж магадгүй гэсэн ийм таамаглал шинжээчдийн дунд эрчимчтэй яригдж байна. Мэдээж энэ Америк долларын ханш чухал нөлөөтэй байдаг Монгол улсын эдийн засгийн хувьд ч гэсэн чухал мэдээлэл юм. За сүүлийн үед инфляцийн үзүүлэлтүүд өндөр гарч байгаатай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын зах зээлийн төлөв байдал эрс өөрчлөгдсөн. Хэрэглээний болон бөөний худалдааны үнийн өсөлт сүүлийн хэдэн жилийн дээд түвшинд хүрсэн байна. Эдийн засагчдын таамаглаж байгаагаар энэ оны 2 дугаар улирлд инфляцийн түвшин
хүрэх юм байна.